За байна. Нарийдыг хяналаа. За нарийдыг хангалттай гэж үзэж байна. За нарийдын номер 123 ташуу 6-аас 2025. За өнөөдөр бидэнд дараах ажлууд байна. За Чуудныгийн КТП-ийн хүчний трансформатор цэвэрлэгээ үйлчлэхээр хийх ажлыг за диспетчерийн хяналтаар 2025 дороо 123 гэсэн дугаар авсан байгаа. За үүний дагуу аюулгүй ажиллагаа хариуцагч болон баригдын бүрэлдэхүүнд ажил удирдагчаар за миний бие цэрэг за ажлын байр бэлтгэгч ажилд оруулагчаар өнөрхүү ажил гүйцэтгэгчээр нэмдорж за баригдын бүрэлдэхүүнд цогт хөрөгдөрж гэсэн иймэрхүү хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. За энэхүү ажлыг гүйцэтгэхэд технологийн карт E2-1 буюу агарын шугамд ажлын байр бэлтгэх ажилд оруулах за мөн E143 буюу трансформатор цэвэрлэгээ үйлчлэг үйлчилгээ хийх цэвэрлэгээ хийх гэсэн ийм технологийн картыг мөрлөг болгон ажиллана. За энэ хүү ажлыг гүйцэтгэхдээ баригдын гишүүн болон аюулгүй ажиллагаа хариуцагчид нь ажлуудын хувийн хамгаалах хэрэгсэл болон багаж тоног төхөөрөмжөд хяналт тавьж ажиллана. За цаг агаарын нөхцөлд тааруулан ажлын хувцсыг тохируулан өмсгөн. За ажлын байртай холбоотой асууж тодруулах зүйл байна. За ажлын байртай асууж тодруулах зүйл байхгүй бол за зааварчилгаагаа аваад гарын сүмээр үзье. Мөлөн өнөрхөө. За өнөөдөр Чуудныгийн трансформатор КТП-ийн трансформаторын цэвэрлэгээ үйлчлэгээ хийх байгаа. Нарийд номер 123-ын дагуу ажлын байр бэлтгэх зөвшөөрлөлөө авъя. За КТП-ийн дээр очсноо. За нарийдын төлөвийн арга хэмжээ 0.4 кВт-ийн гаргалгаануудыг салгах нь ачааллыг бүр аавна. Ерхий рубликийг салгаж хувилах болтой төлөвлөн. За мэдээж тасархай байдлыг шалгах. За КТП-ийн 10 кВт-д 10 кВт-ийн хуур ажиллахыг салгаж хувилах болох гэж төлөвлөнө. За агарын шугамд агарын шугамын ирлээндээ хуур ажиллахаар салгаж хувилах болох гэж төлөв. Тасархай байдлыг нүдэн үзэгдэхүйц байдлаар шалгана. За перводыг перводын төвчэн дээр сойж пресинг систем хэрэгжүүлнэ. За ажлын байран дээр КТП-ийн 10 кВт-ийн хуурлах байгууламж, оруулгын кабель шугамын үзүүлэлтгүй фаз бүрээр шалгасны дараа газардуулах номер 28-ыг тавина. За ойлгомжтой. За болоо. За ажлын байр бэлтгэх зөвшөөрлийг 10 цаг тэгдэг минутаар өглөө. За тэрний арга хэмжээ бүрэн аваад мэдэгдээрэй. Болоо. Мөлөн өнөрхөө. За нарийд загсан техникийн арга хэмжээг бүрэн авсаа. За сая хийсэн техникийн арга хэмжээ нарийдын дээр загсан техникийн арга хэмжээг бүр авсан гэж ойлголоо. За газар дуулга тавьсан тий. Баригдын ажилд оруулах зөвшөөрлийг 10 цаг 30 минутаар өглөө. Групп үйлчлэгээ шалгуулж. За дистанцад нарийд загсан техникийн арга хэмжээг бүрэн авсан байна. За шугамын хураслал салгаатай станцын оруулгын өндөртлийн хураслал салгаатай гаргалгааны 0.4 гаргалгааны автоматод бүгд салгаатай байна. Тэгээд ерхий бэлтгэн тасархай. Тэгээ оруулгын кабель үзэр дээр газардуулах тавьсан байгаа. За хүчлэлөө үлдсэн тэгээ агарын шугам оруулгын хураслал үл хөдлөх байгаа шүү. За ингээд ажлын байр өрөө хангалттай авагдсан. За өнөөдөр Чуудныгийн КТП-ийн трансформатор цэвэрлэгээ үйлчлэгээ хийх ажилтай байгаа. Тэгээд ажлын байр шалж оруулагч техникийн арга хэмжээг бүрэн авсан хүчлэлгүй эцгийг шалгасан. Тэгээд та болохоор трансформатора цэвэрлж та болохоор 0.4 кВт-ийн гэлтэй үлдсэн хэсэг нь аль үлээ? Агарын шугамын өөрөө салгах үйл хөдлөх хэсэг хүчтэй. Үйл хөдлөх утга. Сануулгах балкадуудыг хизээ авах ёстой. Ажил яг бүрэн дууссаны дараа.
Сайн байна уу? 2025 дроп номер 123 нарядын ажил гүйцэтгэгч эснэм дөрж байна. Ажил бүрэн тус бригадын бүрэлдэхүүний ажлын байрнаас бүрэн гаргасан хүчтэй залгуулахад билээ. За ажил бүрэн дууссан бригадыг ажлын байрнаас гаргасан хүчтэй залгуулахад бэлэн гэж ойлголоо зөв үү? За Монголын өнөрхөө нарийн номер 123-ийн ажил бүрэн дууссан. Ажлын байрыг бүрэн хуваалсан. Тавьсан зөөврийн газар дуулгуудыг авсан. Хүчтэй залгахад билээ. тавьсан газар дуулга болон хориглох балкад хааж ташлтуудыг авсан гэж ойлголоо. За бригад ажлын байрнаас гарсан хүчтэй залгаж болно. За хүчлийг залгах гэж ойлголоо. Очоод нэгийн КТБ-ний хүчлийг залгасан. Хүчлийг юм болж байна. За хүчтэй залгасан хэвэн гэж ойлголоо. Нарядыг 11 цаг 35 минутаар халаа.